Зөгнөлт миний сувг тавтаймаар л. За ингээд 2025 оны 4 сарын хилэнцэн ордны таараа зурхаг эцгээд. За миний хувьд энэ бичлэгийг ямар ч эдитгүй бүрэн ихээр оруулах учраас хэрэг та бүхэнд минь таалагдахгүй байвал бичлэгийг алгасчаарай гэж зөвлөмөр байна. За ингээд эхний картыг амьдралын өөрчлөлт хилэнцэн ордныхны хувьд магадгүй 4 сард төсөөлж байгаагүй, бодож байгаагүй шинэ өөрчлөлт, шинэ зүйлүүд гарч ирж магадгүй харагдаж байна. За үүн дээр нэмээд дараагийнхаа картыг авъя. Дараагийн карт маань Eight of Wands гарч ирсэн байна. За Eight of Wands бол гинтийн маш хурдцтай үйл явдлыг илэрхийлдэг. За магадгүй түрүүний миний хэлсэнчлэн маш гинтийн зүйл тохиолдож магадгүй харагдаж байна. Магадгүй аль хэдийн заримд нь бүр тохиолдоод өнгөрцөн ч байж магадгүй. Яг л 4 сар тэгээд нэг 7 хоног аль хэдийн өнгөрцөн учраас магадгүй зарим гинтийн сонир зүйл тохиолдсон байж магадгүй юм аа. За энэ дээр нэмээд карт авъя. За Four of Wands гарч ирсэн байна. За дөрвийн саваа маань шууд утгаараа баяр тэмдэглэх, аз жаргалтай мөчөө бусдтай хуваалцах, найз нөхөдтэйгээ уулзах, мөн магадгүй зарим нэг хилэнцэн ордныхон ямар нэг хүмүүстэй баг болж ажиллах, хамтарч ажиллах. За өөр утгаараа бол зарим нэг хилэнцэн ордныхон магадгүй байраа солих, нүүх, маш хурдтай нэг байраа солих, шинэ байранд орох байт юм уу? Эсвэл хуучин байр гэр орноо зарах ч байт юм уу? Маш хурдтай үйл явдал болж, гинтийн үйл явдал болж магадгүй юм шиг санагдаж байна. За ямар нэгэн үйл хөдлөх гэр орон байр оронтой холбоогүй хүмүүсийн хувьд бол баяр тэмдэглэх, нэгнийгээ хамтын ажиллагаа тогтоох, багаар ажиллах, за магадгүй зарим нэг нь шинэ спорт клубт явж маш их хөдөлгөөнтэй, эрч хүчтэй спортоор хичээлж эхлэх. Байж болох юм. За энэ дээр нэмээд яа гэсэн чинь яд Five of Wands гарч ирсэн. За эдгээр картуудыг хамтан аваад үзэх юм бол магадгүй танд гинтийн өөрчлөлт орж иж магадгүй гэж хэлсэн. Тэгвэл энд миний харж байгаагаар магадгүй таны огт төлөвлөж бодож төсөөлж байгаагүй гинтийн шийдвэр та өөрөө хилэнцэн ордныхан маань бие дааж маш том шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй юм шиг байна. За үүн дээр магадгүй танд нөгөө талаас гадаад ертөнцөөс тань руу таны өөрийн байр суурийг үгүйсгэх таны эсрэг хүмүүс гарч иж магадгүйг сануулж байна. Учир нь гэвэл та энд гинтийн байдлаар өөрийн байр орон, өөрийн үйл хөдлөх, гэр орныг өөрчлөх, солих, шинжлэх, зарах үе танд гинтийн боломж юм уу эсвэл шаардлага юм уу зүйл тохиоллоо гэхэд үүний эсрэг хүмүүс, байр суурьтай хүмүүс
маш их таны эсрэг гарч ирж байна. За үүн дээр хот магадгүй энэ нь таны хувьд та маш атайхан санал юм шиг танд бодогдож байхад нөгөө эсрэг талын хүмүүст эсвэл зарим нэг хүмүүст танай гэр бүлийн зарим нэг гишүүдэд таны бодож байгаа санал бодол таалагдахгүй байх. Та тийм учраас өөрийгөө баталж өөрийн бодлоо зөв гэдгийг батлах шаардлагатай болж магадгүй. За үүн дээр got 3 of wands. За 3 of wands бол маш их хөдөлгөөн за маш их хурдцтай үйл хөдөлгөөнийг илэрхийлдэг энэ карт. Нэг талаасаа аялал, зугаалга, аян замд гарахыг илэрхийлдэг. Нөгөө талаасаа магадгүй таны хувьд маш их идэвхтэй дөрөвний миний хэлсэнчлэн зарим нэг нь үнэхээр спортоор хичээлж эхлэх эсвэл маш шаргуу маш их хөдөлмөр хүч зарцуулсан ажил хийх шаардлагатай болох. Дөрөвний миний хэлсэнчлэн магадгүй таны эсрэг үнэхээр зарим нэг байр суурьтай хүмүүс магадгүй та мэтгэлцээнд оролцох. Тэр хүмүүсийн эсрэг та өөрийн байр суурийг баттган бусдад өөрийгөө зөв илэрхийлэх гэж маш их хичээх, чармаах, маш их хүч зарцуулах. Иймэрхүү зүйлсүүд өрнөж магадгүй харагдаж байна. За үүн дээр нэмээд яг нэг карт гэсэн чинь Ten of Wands гараад байна. Ten of Wands бол ямар нэг маш чухал үйл явдал ийм төгсгөлийг илэрхийлж байна. Тэгэхээр миний хувьд 4 сард таны хувьд маш хурдцтай нэлээд олон зүйл өрнөхийг гинтийн байдлаар өрнөх таны огт төлөвлөж байгаагүй, бодож байгаагүй гинтийн байдлаар зарим нэг зүйлсүүдийг маш хурдцтай таны амьдралд өрнөхөөр харагдаж байна. Энд маш гинтийн мэдээлэл хүлээж авч та энд магадгүй хэн нэгэнтэй хамтарч түүнийхээ төлөө маш их өөрийн байр суурийг баттган тэмцэх гэх юм уу юу гэх өөрийгөө бусдад зөв илэрхийлэх гэж хичээх. Магадгүй зарим нэг нь үнэхээр аян замд гарахаар төлөвж магадгүй юм шиг харагдаж байна энд миний бодлоор. За тэгээд энэ үйл явдал маш хурдцтай ингэж өрнөд энэ дээр дуусчихна. Магадгүй зарим нэгний хувьд үнэхээр энэ аль хэдийн болоод өнгөрсөн зүйл байж магадгүй гэж миний хувьд бодож байна. Тэгэхээр маш богино хугацаанд маш олон зүйл араасаа гинт болоод өнгөрчхөөр харагдаж байна энэ сард. За шиг сонирхолтой сар болох нь байна. Бэлэнцийн ортны хувьд. За үүн дээр нэмээд дараагийн карт.
Magician гарч ирсэн байна. За magician бол за шидтэн ерөнхийдөө юу илэрхийлдэг вэ гэхээр гинтийн маш том боломж эсвэл одоо байгаа зүйлийг бодитоор дүгнэх, харах боломж гарч ирэх. Эсвэл таны амьдралд эсэргээрээ маш том гинтийн өөрчлөлт боломж гарч ирж магадгүй юм шиг харагдаж байна. Нөгөө талаасаа энэхүү карт маань хилэнцэн ордныхон өөртөө маш хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй, чадварлаг, өөрийн зорьсон бодсон санснаа биелүүлж чаддаг ийм хүчтэй, зоригтой, шийдэмгий хүмүүс байдаг. Тэгвэл энэхүү карт маань танд магадгүй нөгөө талаасаа сануулахаар гарч ирж байна. Чи өөрийнхөө бодож байгаа, энэ төлөвлөж байгаа энэ зүйлийг чи чаддаг штэ. Чамд бүрэн чадвар байгаа гэдгийг сануулж гарч ирж байна. Тэгэхээр энэ бүх маш хурдцтай болоод өнгөрсөн зүйлүүдийг эцэс хилэнцэн ордныхан маань өөрийн хүчээр, өөрийн оюун бодол, хүч чадлаар маш хурдан түргэн шуурхай болж байгаа процесс маш шийдэмгий зөв шийдвэрүүдийг гаргаж чадна гэдгийг энд харуулж байгаа юм. За тэгвэл энэ дээр дараагийн картыг аваад үзвэл дараагийн карт маань Three of Cups гарч ирсэн байна. За энэ карт маань ерөнхийдөө юуг илэрхийлдэг вэ гэхээр за шууд утгаараа болвол хилэнцэн ордныхан маань энэ сард ойр дуулзаагүй найзуудтайгаа эсвэл өөрийн бест найзуудтайгаа эсвэл ойр дотны хэдэн сайхан найзуудтайгаа эсвэл хамаатнуудтайгаа ч байдаг юм тийм энэ нэгний ойр дотныхонтойгоо уулзаж учрах, цагийг маш сайхан өнгөрүүлэх, доо сэтгэлээ уудлах, ирээдүгөө төлөвлөн ярих, болж байгаа, болохгүй байгаа зүйлийг бусадтай хуваалцаж, процессыг дүгнэх, ярилцах ийм сайхан боломж уулзалт, цуглаанч гэдэг юм зүйлүүд болохоор харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд болохоор энэ юу вэ гэхээр нэг талаасаа зарим нэг нь баяр ёслол урагдах, бусдын баярыг хамт тэмдэглэж хуваалцах, баяр түмчийг бас илэрхийлдэг. Тэгэхээр миний хувьд дөрөвний хэлсэнчлэн өөр нэг өнцгөөс аваад үзвэл энэ бүх зүйлүүд маш хурдцтай энд өрнөсний дараа та би энэ зүйлийг өөрийн хүчээр, өөрийн оюун бодол ухаанаар, өөрийн бие чадлаар ямар ч зүйлийг давж гарах бүрэн чадвартай би ч нэрээ өөний чи ингээл хийчих штэ гэсэн та өөрөө маш итгэл үнэмшилтэй байгаа. Түүнийгээ давж гарсны дараагаар та энэ баяр түмчийг бусадтай хуваалцаж надад нэг ийм тохиолдоод тэгээд би энийг маш хурдцтай ингээд шийдчихлээ гэж бусадтай хуваалцаад ярьж байх юмас үгүйсгэхгүй харагдаж байна. За дараагийн картыг аваад үзье юм дээр. За энэ дээр World карт маань гараад ирлээ. World карт маань ерөнхийдөө амьдралын нэг мөчлөг үе шатыг илэрхийлдэг. Энэ юу вэ гэхээр энд таны амьдралд нэг болж өнгөрөх ёстой байсан зүйл болоод өнгөрлөө. За одоо нэг хаалга хаагдсан бол дараагийн шинэ хаалганы шинэ сайхан зүйл таны өмнө нэгднэ гэсэн утгаараа нэг талаасаа нөгөө талаасаа зарим нэг хилэнцэн ордныхон үнэхээр найз нөхөд хамаатан садан ойр дотныхонтойгоо энд байгалийн сайханд, байгальд эсвэл холын хөдөө байдаг ах トゥ хамаатныдаа зочлох, хөдөө гадаа гарах, байгаль агаарт гарах
аялалд явах гэсэн зүйлүүд энэ сард тохиолдож болохоор харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд амьдрал нь дараагийн нэг түвшинд шилжиж өнөөдрийн байсан энэ түвшин дараагийн түвшинд дахин нэгдэх нь амьдрал нэг шатаар дээшлэн, сайжран, хөгжин, дэвшин гэсэн утгаараа амьдрал сайжрах юм байна. За зовн дээр нэмээд нэг карт авъя. За хангад маань гараад ирлээ. Хангад маань бол за яг шууд утгаараа магадгүй таны нэг дотроо бодож явсан, төлөвлөж явсан энэ 4 сард нэг зүйлийг та магадгүй төсөөлж төлөвлөж явсан болвол амжуулна даа гэж бодож явсан зүйл энэхүү картаар баг зэрэг удаашрах эсвэл хойшлох магадлалтай гэдгийг сануулж байна. Манай хилэнцэн ордныхоо өөртөө маш их хүчрэхэг, маш их энергитэй, маш их давшингүй ер нь энэ альва зүйлийг чадна, мэднэ, даван туулна гэсэн итгэл үнэмшилтэй зоригтой хүмүүс байдаг. Тэгвэл та бүгдийн маань энэ сард бодож за энэ 4 сард амжуулна даа гэсэн нэг зүйл магадгүй энд харагдаж байгаагаар баг зэргийн удаашрч таны төлөвсөн төлөвлөгөө хойшлогдож магадгүй харагдаж байна. За үүн дээр нэг карт авъя. За тэгсэн чинь Queen of Swords гараад ирлээ. Queen of Swords бол үнэхээр түрүүний миний хэлсэнчлэн таны зарим нэг нөхцөл байдал, зарим нэг төлөвлөж байсан зүйл үнэхээр хойшлогдож магадгүй болвол та маш буур суурьтайгаар маш зөв бодлоготойгоор маш зөв бодож тунгааж тухайн зүйлийг шийдэх. Тэрхий яарах шаардлагагүй. Мөн магадгүй та хэн нэгнээс зөвлөгөө авах шаардлагатай юм шиг санагдаж байна миний хувьд. Шууд ганцаараа шийдэх шаардлагагүй. Энд харж байгаагаар миний түрүүний хэлсэнчлэн бусадтай зөвлөлдөх, уулзалдах, ярилцах гэж хэлсэнчлэн энд та магадгүй энэ нэгэнтэй үнэхээр ярилцаад энэ асуудал жоохон нэг удаашраад байгаа энэ зүйлийг хэн нэгэнтэй ярилцаж зөвлөлдөх шаардлагатай юм шиг харагдаж байна миний хувьд. Миний харж байгаагаар. За үүн дээр нэмээд карт авъя. За үүн дээр нэмээд карт, сүүлийн карт авъя гэсэн чинь 5-ын заас гараад ирлээ. За 5-ын заас бол санхүү мөнгөийг илтгэж байгаа ч гэсэн санхүү мөнгөний тал дээр бусдын дэмжлэг шаардлагатай болохыг илэрхийлж байна. Бага зэргийн санхүү мөнгө удаашрах, санхүүгийн тал дээр нэг таны хувьд энэ сард магадгүй нэг жоохон санхүүгийн тал дээр бусдаас дэмжлэг авах хэрэгтэй болох, шаардлагатай болох, санхүүгийн жоохон хүндрэлд орж магадгүй юм шиг харагдаж байна. Тэгэхээр хэрвээ энэ сүүлийн 3 картыг нийлүүлээд аваад үзвэл санхүү мөнгөтэй холбоотой ажил бага зэрэг удаашрч хойшлогдох. Магадгүй та санхүүгийн хэн нэгнээс авах ёстой байсан мөнгө, хэн нэгэнд зээсэн байсан мөнгө хэрвээ 4 сард орж ирнэ гэж бодож байгаа бол миний бодлоор энэ
нэлээ хойшлохоор харагдаж байна. Магадгүй энэ танаас мөнгө зээлсэн ч байд юм эсвэл хэн нэгэн танд төлбөр тооцоогоо төлөх ёстой байсан бол энэ сард төлж чадахгүй нэ, зээлээд өгөх арай болоогүй байна. Жоохон хойшлуулаач гэсэн. Тиймэрхүү хариу мэдээ ирэх болов уу гэж миний зүгээс бол харж байна. За үүн дээр яг нэмээд нэмэлтээр сүүлийн картн дээр нэмээд нэг карт авч байна. Eight of Pentacles хараад байна. За Eight of Pentacles бол санхүү мөнгө сайжрахыг илтгэдэг. Тэгэхээр хамгийн сүүлийн карт 5-ын зоос жоохон нэг санхүүгийн хүндрэлийг илэрхийлдэг картыг сайжруулад 8-ын зоос гараад ирлээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр асуудал сайжирнаа, туухгүй сайжирна. Та санаагаар унах, сэтгэл санаагаар унах хэрэггүй. За миний нөгөө төлөвж исэн мөнгө, эндээс орж ирэх ёстой мөнгө яана хойшлогдчихлоо, бинэтэрэ гэсэн сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ мөнгө орж ирэхийн хувьд орж ирэх юм байна. Таны санхүү мөнгө сайжрахын хувьд сайжирна. Орлого орж ирдгээрээ орж ирнэ. Гэхдээ таны яг төлөвлөж байсан шиг тухайн яг тэр өдөр бол орж ирэхгүй. Жоохон хойшлохоор харагдаж байна яалтчгүй. Тэгэхээр миний ерөөдөө энэ өнөөдрийн мэргээс юу гэж хэлмээр байна вэ гэхээр үл хөдлөлттэй холбоотой зарим нэг хилэнцэн орчныхны хувьд үл хөдлөлттэй холбоотой асуудал гарч магадгүй юм шиг санагдаж байна. Тэгээд таны энэ асуудал нэлээдгүй хүмүүст таалагдахгүй бай. Таны эсрэг байр суурьтай хүмүүс нэлээдгүй байгаа харагдаж байна. Эсэн хэдийч та зорьсноо биелүүлж ямар ч үсэн хилэнцэн орчныхан аливаа зүйлийн ард гарч чадах энэ чадвартай. Сэтгэл санааны хувьд болон бие махбодын хувьд маш их бие даасан юм хүмүүс байдаг учраас тухайн асуудлыг өөрийнхөө оюун бодлоор хүч чадлаар шийдэх гэж зорих болно. Гэхдээ миний хувьд үнэхээр ийм асуудал гарч ирэх юм бол бусадтайгаа сайхан зөвлөлдөөд, зөвшөлтсөд асуудлыг шийдэх зөвөө гэж бодож байна. Нөгөө талаасаа бол та нарт өөрсдөө ч гэсэн аливаа асуудлыг даван гарах хүч байгаа гэдгийг сануулж байна. Тэгэхээр өөртөө бас итгээрэй. За таны бодож байсан санхүү мөнгөний орлого төлөвлөж байсан зүйл жоохон хойшлогдохоор харагдаж байна шүү. Тэгэхээр энэ дээр нэг санаа зовлтгүй. Тэгтэл тухайн төлөвлөсөн хугацаанаас бага зэрэг хойшлогдож магадгүй гэж энэ дээр сануулсан гарч ирж байна. За тэгээд өнөөдрийн мэрэг маань таалагдсан бол та бүхэн маань хонхон дээрээ дараад эрхийн хуруугаа дараарай. За тэгээд дараагийн мэрэг хүртлээ. Жоохон сунжирсан, удаан ярьсан байвал үнэхээр уучлаарай. Яг гэвэл би энэ бичлэгийг огт эдит хийлгүй, янзлалгүй тэр чигээр нь оруулж байгаа учраас тэгээд мэрэг хийж байгаа хүн бол аливаа зүйлийг бодох, тунгаах, мөн дээрээс орж ирсэн өвдлийг нэмж маш сайн бодож, тунгаажиж ярьж байгаа учраас та бүхэн ойлгоно бизээ гэж найдаж байна. За ингээд баярлалаа.